Монгол улс 3.5 сая хүн амтай хүүхэд залуучуудын орн. Хүүхдүүд бидний ирээдүй, манай улсын тусгаар тогтнолын баталгаа. Үндэстэн байна, одоо мөнхөд оршин тогтно гэдэг энэ үзэл санаанд орвол төрийн бодлого бол нэгдүгээр түүхтийн асуудлыг тавих ёстой. Яагаад гэвэл хүн байж иж улс үндэстэн байдаг. Хүн нь байж иж улс үндэстэн хөгждөг. Тэр ч утгаараа бол одоо энэ төр засгийн зүгээс ч хүүхд анхаарлын төвд байх чухал бодлогоодыг хэрэгжүүлэх учиртай юм аа. Зөөлөн салхи хүлээж шинэ үеийн хуудсыг сөхөхөд бидний өмнө нэгэн зүүн дамнсан бахархалт түүх дэлгэгдэнэ. 1925 он Монгол улсад хүүхдийн эрх, хүмүүжил, боловсролд анхаарсан анхны байгууллага үүсэн байгуулагдаж мянган хүүхдийн мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг дээн бяцхан зүрхнүүдийн эрхийг хамгаалах их үйлсийг эхлүүлжээ. 1925 онд хоочийг залгамжлагч багчуудын холбоо нэртэй байгуулагдж байсан Монголын хүүхдийн байгууллагыг хоёр үе шаттай гэж боддог. 1990 он хүртэл 1990 оноос хойшгүй гэж үздэг. энэ утгаараа 90 оноос өмнөх хүүхдийн байгууллага тухайн нийгмийнхээ иргэдийг бэлтгэх, хүмүүжүүлэх энэ зүйлд бол маш чухал үүрэг гүйцэтгэсэн. төр засагч гэсэн энэ хүүхдийн асуудалд онцгой анхаарал хандуулж хүүхдэд зориулагдсан маш олон объектууд барьж байгуулж байсан нь энэ цаг үед үнэхээр өгүүлэгдэж байгаа томоохон асуудал тэнд шийдэгдэж байжээ гэж үзэж байгаа. Ялангуяа 70-аад оны үед их Цэрэндулангаан тэргүүлж байсан энэ цаг үед үнэхээр бүх нийтийг хамарсан ийм хөдөлгөөн болж өрнөж чадсан. Пионерийн байгууллагад бол материалын базыг хөгжүүлэхэд бол 1982-оос 83 онд сурагчийн жил гэдгийг зохион байгуулсан. Боловсролын яамтай хамтраад хүүхдийн төлөө фондтой хамтраад бид маш их өсөдөж хүүхдийн сурч боловсрох, чөлөө цагаа өнгөрүүлэх барилга байгууламжуудыг барих ажил дээр бол онцгой анхаарлыг тавьсны үндсэн дээр 206 барилга байгууламжийг улсын хэмжээгээр бол бий болгосон юм а. Тэрний бол олон улсын пионерийн найрамдал лагер, хүүхдийн ордон, хүүхдийн намын сан, кино театр, усан бассейн, хүүхдийн парк, тэгээд хүүхдийн цэцэрлэгүүд, залуу байгачдын станц, залуу техникчдийн ордон, бүх яам тусгай газруудын дэргэд хүүхдийн амралтын туслангуудыг барьж байгуулсан. Олон сургууль дээр хөдөлмөр амралтын туслангуудыг барьсан. Тэгэхээр энэ бол хүүхдүүд чөлөө цагаа өнгөрөх, тэнд хөгжих, тэнд сурах бололцоо нэгдсэн явдал маш их ач холбогдолтой болсон. Энийг хэрэгжүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байсан олон мянган залуучууд их зүйл хийсэн. Монголын тал нутгийн өргөн уудамд хүүхдийн эрх, боловсролын асуудал эрчимтэй яригдж байсан цагт Монголын хүүхдийн байгууллага их ажлын хан түгийг мандуулж хүүхдийн танин мэдхийн дугуйлангууд бие бэлдэр хөгжүүлэх хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн юм. 100 жилийн тэртээ энэ хавар пионерийн байгууллагын анхны ажил бол хөдөлмөрийн 7 хоногоор эхэлж ирсэн юм билээ шүү дээ. Дээрээс нь өмнөх 60 жилийн түүхтээ энэ пионерийн байгууллагын гол хийсэн ажил бол хүүхдийг илүү их номтой нөхөрлүүлдэг, илүү их мэдлэг боловсрал, энэ талын хүмүүжлийг их голдог байсан. Урдаг соёлын эх орноон хайрлах энэ дэлхийн улс орнуудаа инг тайвнаар зэрэгсэн орших талаар жилийн дөрвөн үеэр тасралтгүй ажил зохион байгуулдаг байсан. Залгамж үеийн байна, залгамжлагч чуулган байна, хөдөлмөр соёлын чуулган байна тий. Мөн хүүхдэд цэрэг их оронч хүмүүжил олгох дөл шонхор гэж байна. Мөн ногоон гэрэл, цагаан шуум гэдэг ийм хүүхдийн чөлөө цагийг зөв болгосон өнгөрүүлэх чиглэлээр бол маш их ажлуудыг хийж ирсэн. Хүүхдийн хөгжил хамгааллын асуудлыг бас шийдэж ирсэн. Энэ чиглэлээр үүргээ гүйцэтгэж ирсэн. Хүүхдийг хамгаалахын хажуугаар урлаг соёлоор дамжиж хүүхэд хөгжүүлэх гэдгийг бүр нэгдүгээрт тавьдаг. Өөрийн тайзтай, өөрийн театртай, өөрийн байр орон сууцтай байсан учраас маш олон урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Хүүхдүүд маань урлаг уран сайхны дугуйланд олноор хамгаалах дуртай. Маш олон орон нутгийн байгууллагуудад хүүхдийн чуулга, ансамбл, хамтлаггүй төрөн гарч байсан сайхан туршлага бидэнд бий. Монголын пионерийн байгууллагаас хүүхдийн төлөө үндэсний төвөөс хүүхдэд зориулсан уран бүтээлчдийг дэмжих бодлого явуулдаг байсан. Олон улсын хүүхдийн нарийнтуудээр уран бүтээлчдийн ордон байгуулагдаж энэ ордонд хүүхдийн зохиолчид,
яруу найрагчид, хөгжмийн зохиолчид ирж байрлаад яг хүүхдүүдийн амьдралд орж гэгэн өглөө сайн байна уу, хүүхдүүдэд танилцъя, түүдэг галын дэргдэх дуунууд өнөөдрийг хүртэл дуулагдаж энэ мөнхөрж үлдсэн нь нийгмийн харилцааны соёлыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа. Монголын хүүхдийн байгууллага оюунлаг, авиаслаг залуу үеийг тодруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Хүүхдийн тань мэдхүйн хүрээлэнгүүд байгуулж, анхны хүүхдийн сонин сэтгүүлийг эрхлэн гаргаж, улс орон даяар мянган хүүхдийг сурган, авиас чадварыг нээснээр урлаг спорт, шинжлэх ухаан гээд олон салбарт Монгол хүүхдийн нэр дэлхийд түгсэн юм. Мэргэжилтэй болсон хүчний үйлдвэр завдаар онцгой анхаарлыг тавьж хүүхдийн байгууллагыг улам боловсронгуйлах тухай хүүхдийн чиглэлийн сэтгэлгээ хөгжүүлэх, байгаль орчинтой хүүхдийн харьцах талын асуудал, хүүхдийн зуны амралтыг зохион байгуулах ажлыг сайжруулах тухай гэсэн улс төрийн товчооны 4 том тогтоолыг бол баг хамт олноороо боловсруулж батлуулсан. За энэ бол хүүхдийн байгууллагын мөрийн хөтлөөр болж байсан да. За түүнээс гадна энэ хугацаанд бол Монголын пионерийн байгууллага өөрийн гэсэн хэвлэл нийтлэх бодлоготой, өөрийн гэсэн сонирхолтой энэгээрээ үүлүүдийг хүүхдүүд бол маш их хүмүүжих, төлөвшөхөд нөлөө үзүүлж байсан чухал ач холбогдолтой ийм бодлогыг баримтгаж явуулж байсан юм а. Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, хэвлэн нийтлэх, нийгмийн амьдралд оролцох энэ бүхнийг нээж өгдөг хүүхдүүд өөрснөө өсвөрийн сурвалжлагчаар ажилладаг хүүхдийн сонин хэвлэлүүд бол ерөөсөн насаар нь барагшгүй ажиллаж исэн ийм сайхан үеуд байгаа. Тэрнээс гадна тэр үед бол хүүхдийн дунд зохиох ажлыг нас, бие сэтгэхүйн онцлогтод тохируулж залгамж үеийн гэж хүүхдийн өөрийнхөө байгууллагын програмыг боловсруулсан юм байна. Энэ 7 бүлэгтэй хүүхдийг хөгжих бүх зүйлийг өдөр програмд тусгасан. Маш сайн програм байсан. Энийг олон жил хүүхдүүд өдөр програмаар сурч, чөлөө цагаа өнгөрөөж энэ програмыг хэрэгжүүлж байсан чухал үе шаттай тийм хүүхдийн өөрсдийн байгууллагын програм болж чадсан гэж би хоёроо үздэг. 1-2 дугаар анги бол баатарчууд, 3-8 дугаар анги бол пионер, 8-10 дугаар анги бол эвлэл гэдэг нэгэн нийтийн төлөө, нийт нийгмийн төлөө гэсэн энэ байдлаар бол ажиллаж ирсэн бол Хүүхдийн байгууллагын ажил болгон хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа хүн болгоны сэтгэл дандаа зөв юм хийж ирсэн гэдгийг би чин сэтгэлээсээ хэлмээр байна. Энэ хугацаанд бол Монголын пионерийн байгууллага хуучин нэрээр ярьж байна. Сүхбаатарын нэрмжийн байгууллага төвхөн хөгжлийнхээ явцад бол 3 удаа Сүхбаатарын одонгоор шагнуулсан юм байгууллага. Ийм Сүхбаатарын одонгоор 3 удаа шагнуулсан байгууллага Монголд ерөөсөө байхгүй шүү. Энэ үнэхээр хүүхдийн байгууллага маш их ажил хийж байсныг төр засаг Сүхбаатарын одонгоор 3 удаа шагнаж туган дээр нь зөөж өгсөн ийм гавьяатай байгууллага. Мянган 990 он Монголын түүхэнд шилжилтийн шинэ эрен үе эхэлсэн цаг. Шилжилтийн энэ үед Монголын хүүхдийн байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролын салбарт шинжилэл хийх, хүүхдийн нийгэмд оролцох эрхийг бэхжүүлэх шаардлагатай болж, шинэ боломжуудыг эрэлхийлж, шинэ төсөл хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулжээ. 1990 оноос нийгэм өөрчлөгдсөний дараатай Монголын пионерийн байгууллага гэдэг нэрлэхэн болоод Монголын хүүхдийн төв гэдэг нэртэйгээр ажиллаж эхэлсэн. Хүүхдийн үзэл сурталчилсан энэ байгууллага үндсээрээ өөрчлөгдөх шаардлагатай болсон. Энэ шинжлэлийн үед хүүхдийн байгууллагыг яаж хэвээр навчуулдах вэ? Шинэ цаг үед нийлүүлсэн ямар үйлчлэгийг шинжилж өөрчлөгдөх үү гэдэг дээр санаа тавьж олон улсууд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсны үр дүнд хүүхдүүдийн өөрийн удирдлагын байгууллагыг авиас, сонирхол, орон нутгийн онцлог тулгуурлан олон хэлбэрээр хөгжүүлэх сонголтыг хийсэн. Харамсалтай нь энэ цаг үед хүүхдийн хөгжил зориулсан, хүүхдийн чөлөө цагаа өнгөрүүлэх олон барилга байгууламж, байгууллагууд хувьчлалт нэрвэгдэж
үүд хаалгаа хаасан. Хүндхэн үеүүдэд бол пенрийн удирдагч гэдэг манай хүүхдийн хамгийн дотны хамгийн гол ажлуудын маань нугуулж байсан зөвлөн туслагч маань салин орон тоон дээр бол маш том анхаарлын тэмдэг бол бидэн дээр ирсэн. Тийм учраас бид нар сургууль дээр ажиллаж байсан ПАВ нараа бол сум хороод үүрэгт хүүхдийн төлөө ажилладаг арга зүйч гэдэг нэрээр солиод авч үлдэж чадчихсэн бол одоо энэ нийгмийн ажилт ингэж яриад байгаа. Энэ одоо боловсон хүчний маань гол үндэс суурь нь бол бас болж чадсан болов уу гэж бас харддаг шүү дээ. Төсөв санхүү хумигдж, төвлөрсөн удирдлага өөрчлөгдөж, олон нийтийн оролцоо сул болсон хүнд цаг үед Монголын хүүхдийн байгууллага олон бэрхшээл сорилттой тулгарсан ч хүүхдийн дуу хоолойг алдахгүй байхын төлөө, хүүхдийн эрх ашигыг хамгаалахын төлөө тасралтгүй хичээл зүтгэл гаргаж, хүүхдийн хөгжлийн төвүүдийг ард түмний дэмжлэгээр авч үлдсэн. Хүүхдийн эрхийн хуулийг бодлогын төвшөнд гаргасан. Анх удаа гадаад хамтын ажиллагаанд түшиглэн олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Хүүхдийн оролцооны клубүүдийн үндэс суурийг тавьсан гээд олон ажлыг хэрэгжүүлж чадсан юм. 90 оноос хойш ажиллаж байгаа хүүхдийн байгууллагын гол зорилго нь бол хүний эрхийн асуудал. Ялангуяа хүүхдийн эрхийн асуудал. Хүүхд болны оролцоог тэгш хангах, хүүхдийг хамгаалах эрхийг нийлүүлэх гэдэг энэ асуудал бол шинээр тавигдсан. Тухайн энэ өөрчлөлтийн энэ шилжилтийн он жилүүдэд маань хөдөө орон нутгад цэцэрлэгүүдийн маань үд хаалга хаагдсан, ажиллах боломжгүй юм үед байсан л та. Тэгээд тэр үед бол Завхан аймагт бас энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд ажиллаж исэн. Тэнд очиход бол цэцэрлэгүүд бүгд үд хаалга хаадсан. Санхүү хөрөнгө мөнгөний хувьд бол бэрхшээлтэй гэдэг ингэ байжсэн. Тэгээд энэ цэцэрлэгийг нээхэд бол бидэнд одоо малжуулах одоо төслийг хэрэгжүүлье. Малжуулснараа эдийн засгийн сэргээд бас одоо тогтчлт бусад юмнуудаа материалыг баазан бас сэргээгээд бэхжүүлснээрээ тэр цэцэрлэгийн үд хаалга нээгдэж тэнд байсан бяцхан хүүхдүүд маань одоо цэцэрлэгтээ явах юм сайхан боломжийг нээж исэн юм төслүүд бол байсан. Тэгэхээр бол тоочвол маш олон хүүхдийн төлөө үр дүнтэй төслүүдийг бол тухайн үедээ хэрэгжүүлж тэрний хажуугаараа хүүхдийн байгууллагын ажилтнуудыг үйл ажиллагаагаар нь сургах энэ том хөтөлбөрийг бол хэрэгжүүлж исэн. Тэгээ энэ одоо том хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол Английн хүүхдийн ивэх сан бол манай хүүхдийн байгууллагуудад бол маш том дэмжлэгийг үзүүлж байсан. Тэгээ хүний эрх бол шийдвэрлээд одоо бүр нэг удаагийн үйлдэлээр зогсчдоггүй юм байна. Тэгэхээр хүний эрхийг хамгаална гэдэг бол ерөөсө тууштай, тогтвортой, байнгын мэдлэгтэй, мэдрэмжтэй ийм үйл ажиллагаа байт юм байна. Тэгэхээр хүүхдийн байгууллага хүний эрхийг хангах нийгмийн хүрээнд бол зорилтоо бүрэн хүрнэ гэхэд бол бид нар дутагдaltaй юм шиг байгаа. Гэхдээ тухайн хүүхдүүдийн хувьд хөгжил дэвшлийнхаа зорилтыг биелүүлээд байгаа маш олон хувь бас байгаа. Түүний хүчин улс орон маань бас хөгжил дэвшлийнхаа тодорхой одоо түүхийг амжилтыг бүтээж яана гэж бахарх юм зөндөл байдаг. Цаг үе өөрчлөгдсөн ч хүүхдийн төлөө чин сэтгэлтэй хүмүүсээс бүрдсэн хүүхдийн байгууллага өөрийн байр сууриа хадгалсаар 21-р зууны босхийг давжээ. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн дуу хоолой, хүсэл мөрөөдөл шинэ өнгө төрхөөр тодорч илүү эрх чөлөөтэй, илүү нээлттэй болж байна. Гэвч итгэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн тэдний цаана анхаарал халамж, хамгаалалт, тэгш боломжийг хүлээж буй олон хүүхэд өнөөдөр ч бидний дэргэд амьдарч байна. Тиймээс хүүхдийн байгууллагын түүх дуусах биш. Харин одоо л улам хүчтэй эхлэх учиртай. Хүүхдүүд маань юуны төрөнд эссэн мэнд амьдрах, эрүүл мэндийн үн төлбөргүй, шуурхай, чанартай үйлчилгээ авах энэ орчныг бүрдүүлэх ёстой. Хүүхэд бүхэн сурч боловсрох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох энэ боломжийг олгох ёстой. Хүүхэд бүхнийг бид хамгаалах ёстой. Хүүхдийн асуудал бол салбар дундын асуудал байдаг. Тийм учраас бол хүүхдийн төлөө үндэсний зөвлөл гэж салбар болгоны оролцоо хангасан энэ одоо зөвлөл бол маш их өндөр хэмжээнд бол ажиллах ёстой гэж үздэг. Өнөөдөр Монголын нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд таатай аюулгүй орчин бүрдэж чадаагүй байна. Хүүхдийн эрхийн тухай асуудал, хамгаалах тухай асуудалтай холбогдуулаад 30 жил ярьсан боловч бас энэ үр дүн ус харах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл өнөөдөр хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах тухай асуудыг хэрэгж байгаа. Тусгаарлах байруудыг бий болгох, тэрнийг тогтчуулах, техник хэрэгслээр хангах гол нь тэрэндээ бишээ. Тэр одоо тусгаарлах байруудыг олшуулахтай гол нь биш. Тэрний харин набраад эсрэгээрээ багасгах ёстой юм байна. Гэр бүлийг дэмжиж хүүхд хөгжнөө. Эцэг эхийн хариуцлага дэмжиж
хүүхд төвшнөө. Өнөөдөр бол 34 одоо халамж засрамжийн төвд 900 гаруй хүүхд өмжилж байна гэдэг бол хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлаж төр юм уу олон нийтийн байгууллага бүгдийг эцэг их гэр бүлийн өмнөөс хийнгээр энэ бас их алдаатай бодлого. Хамгийн гол хүүхдийн байх ёстой хайрын орчин бол гэр бүл юм аа. Хүүхэд 0-6 наснда зан чанар нь бүрэн тогтдөг юм аа. Бүтэн хайрлагдсан хүүхдүүд маань сайн зан чанартай иргэн болох тэр 70% нь тогтдөг юм байна. Ингэж чадаагүй хүүхдүүд маань өөртөө итгэлгүй, сайн зүйлд хүсэж тэмүүлдэггүй, бусдыг одоо хайрлахтаа маруухан ийм хүн болох 70% нь бүрддэг юм байна гэдгийг л эцэг эхчүүддээ бид нар ойлгуулмаар байна. Хоёрдугаар төрийн бодлого, хүний хөгжлийн нэгдсэн бодлоготой байх. Тэр дундаа соёлын салбар, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар энэ хүний хөгжлийн бодлогод яаж зангиддаг байхыг мэддэг. Үүгээр дамжуулан бид нар эрүүл, боловсролтой, сайн зан чанартай иргэн бэлдэх энэ бодлогоо хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр төрийн бодлогын гол анхаарал бол гэр бүлийг дэмжсэн, эцэг их ажилтай, орлоготой, эрүүл энх, эв найртай, амьдрах аюулгүй орчинд байх үүндэл төр илүү анхаарах хэрэгтэй. За энэ хүрээндээ бол манай засгийн газар одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын хамгийн шинжилэн зохион байгуулагдсан. Тэгээд бид нэр хүүхд хамгааллын тухай хуулийг өнгөрсөн 9 сарын 1-ээс бид нэр хэрэгжүүлж эхэлж байна. Тэгээд одоо өнөөдөр сум бүхэнд ямар ч байсан хүүхэд гэр бүлийг хариуцсан юм мэрэгжилтэнтэй болж байгаа. Гэр бүлийн цөм нь бол хүүхэд. Тийм учраас хүүхэд бүхэн одоо гэр бүлийн орчинд аав ээж асран хамгаалагчийнхаа хайр, хүндэтгэл, итгэлцэлд орол одоо хүн болж хүмүүжих ёстой гэж би ойлгодог. Тийм учраас бол одоо энэ гэр бүлийн яамны бодлого бол илүү хүүхдлүү чиглэсэн, гэр бүлд суурилсан хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ийм үндэсний тогтолцоог бий болгох ёстой. Хүүхдээр өгүүлсэн 100 жилийн түүх зүгээр нэг он тооллын хэлхээ биш. Энэ бол итгэл тээсэн багшийн сэтгэл, мөрөөдөл тээсэн хүүхдийн итгэл, ирээдүйг хөтөлсөн хүн бүрийн хариуцлага билээ. Тиймээс өнгөрсөн 100 жил бидэнд бахархал өгч, эх 100 жил биднээс үйл хэрэг шаардж байна. Хүүхдийг яаж өсгөж, яаж хамгаалах ёстой юм бэ бид нар? Энэ бол бидний нэг өдрийн ажил биш юм байна. Энэ амьдралынхын суурийг 5-10 жилийн дотор бид нар бүрдүүлээд байна гэдгээ дутуу ойлгодог. Тэгэхээр хүүхэд бүртээ хүрч ажиллахын тулд бол зөвхөн төр засаг гэж зогсохгүй, ээж аав, гэр бүл, байгууллага, аж ахуй нэгжүүд хүртэл энэ дээр орно. Тэгэхээр хүүхд төр чиглэсэн үйл ажиллагаа маань бол ерөөс нийгэмд байгаа бүх талуудын үүрэг хариуцлага, мэдрэмж, мэдлэгтэй илүү холбогдож байна да. Энэ салбар бол ерөөсөө л зүрхтэй хүний хийх ажил. Хүний төлөө хүнд хайртай байж, зовлон жаргалыг хуваалцаж чаддаг тийм хүмүүс л энэ салбарт ажиллана. Хамгийн гол нь энэ хүмүүс маань өнөөдрийн байдлаар энэ бодлогын шинжилэл, бүтэц тогтолцооны шинжилгээг хийхийг хүсэж байгаа ийм хүмүүс байгаа. Бүр тодорхойлбол хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад ажиллаж байгаа багш нарыг бол тухайн салбарын байгууллага өөрсдөө л мэргэшүүлж байгаа болохоос биш төрийн бодлогоор нэгдсэн дэмжсэн зохицуулт байхгүй байгаа. Хоёр дахь нь яг төрийн байгууллагын хувьд энэ жилээс эхлээд бүх аймаг сумдад хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийн ажилтан ажиллаад эхэлсэн. Гэхдээ өнөөдөр энэ хүмүүсийн ажил үүргийг тодорхой болгох, илүү эрх мэдэлтэй болгох, цалин хөлсийг нэмэх зайлшгүй шаардлага биднэрт байна. Тайлангуяа энэ дээр эрх зүйн орчиныг цаатар бүрдүүлэхэд тулд тодорхой хэмжээгээр хууль гэж гаргаж иж нийгмийн ажилтнууд нэг төвшөнд амжилт гаргах юм нөхцөл орчин бол бүрднэ. Нөгөө талаас хооронд нь туршлага судлуулах, сайн ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын туршлагыг орондоо яг түгээх энэ асуудал дээр бол дэмжиж ажиллах нь яашгүй шаардлагатай юм а гэж ингэж гарч байна. Аймаг, орон нутаг, аж ахуй нэгж бүх шатанд хүүхд хамгааллын бодлогоо хэрхэн хэрэгжүүлж гэнэ гэдгээл дүгндэг, цэгндэг, түүнийхээ төлөө хөрөнгө оруулалт хийдэг байх нь чухал. Өнгөрсөн хугацаанд одоо энэ 100 жилийн хугацаанд энэ үеийн одоо монголчуудыг бүтээхэд бол хүүхдийн байгууллагуудын үеийн ахмадууд, дунд үеийнхэн залуучуудын гүйцэтгэсэн үүрэг одоо маш их байгаа. Цаашдаа бид нар хамтарч Монголын ирээдүй болсон хүүхд бүр өөрийнхөө хүсэл тэмүүлэлээр сурдаг, хөгждөг, одоо хүмүүждэг ийм сайхан одоо тэгш нийгэм байгуулахын төлөө хамтарч ажиллах ёстой гэсэн ийм бодолтой байна. Бүтэн 100-ны турш үргэлжлэн итгэл найдварын хэлхээ болсон хүүхдийн байгууллагын үйл хэрэг өнгөрсөнд түүх, өнөөдөрт үүрэг, ирээдүйд амлалт юм. Тиймээс бахархах түүхтэй, ойлгох өнөөдөртэй, амлах ирээдүйтэй хүн бүр эх 100 жилийг илүү гэрэлтэй, илүү инэрлтэй, илүү тэгш боломжтой болгох эрхэм
үүрэгтэй билээ. Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч үзсний 100 жилийн ав тохиолдуулан бусдын төлөө гэсэн сэтгэлээр бусдыг хайрлахын ухааныг бусдад түгээж өдөр шөнөгүй ажиллаж байсан олон залуучууд үе үед ажиллаж байсан сургууль хүмүүжүүлэгчтэй төрийн албан хаагч нартаа төрийн бус байгууллагынхандаа мөн олон улсын байгууллагынхандаа Хүүхдийн байгууллага үүсч өгснээ 100 жилийн гал халуун мэдчилгээг дэвшүүлж байна. Хүүхдийн цагаан сэтгэл, цагаан зам мөр та бүхний амьдралыг ажлыг үргэлж гээгүүлж байх болтугай.